Ой, гараад ир. Өдөр бүрийн бие биелэрийн шалгалтаа өг. Ёо, өглөө болчих. Энэ нөхөн дунцаар бүр залхаж шүү. Энэ мануухайг зөвхөж хэр хүчтэйгээ харуулах. Ингээд нэг тавчилт. За боллоо. Чи өдөр бүрийн шалгалтандаа тэнцлээ. Яваад юу хийснээ хийж болно. Гэхдээ бэлтгэлийн талбайд очиж бэлтгэл хий гэж зөвлөе. Ашгүйдээ би тэнцчлээ. Ой, гараад ир. Өдөр бүрийн бие биелэрийн шалгалтаа өг. Гэхдээ манай найз ямар байхыг мэдэхгүй л байна. Бороо нилээн сулбар болохоор за өнөөдөр яг алуулсан байхаа. Энэ мануухайг зөвхөж хэр хүчтэйгээ харуулах. Мэдлээ ирхмээ. Энэ бол манай найз талах. Би энд ирснээс хойш найзалж байгаа манай хөршилдөө. Бороо даанч бүтэлгүй. Энэ юу байсан бэ? Чи ийм сулбар ээж энэ иргэншилд амьд үлдэнэ гэж бодоо юу? Уучлаарай ирхмээ. Би бэлтгэл хийж байгаа. Асуудалгүй дараагийн удаа тэнцэнэ. Маргааш тэнцэж чадахгүй бол үгсэн гэж мэдэрээ. Би дахиж өрчөөл үзүүлэхгүй шүү. Ёо бороо. Өнөөдөр төвшин ахих тэмцээнтэй штэ нэрээ. Өнөөдөр илүү. Энэ бол сэлмний иргэншил. Энд чи хэр сайн сэлмээр тулалдана. Төдий чинээ баян тансаг амьдардаг. Миний одоо амьдарч байгаа хэсэг бол хамгийн доод зэрэглэл болохоор бид нар ийм нөхшиг юмд амьдарч байгаа. Гэхдээ нөхөнч ч гэсэн бас муугүй шүү. Мангар их тухтай шүү. Хэрвээ би төвшин ахивал тэр харагдаж байгаа шавран гэрт амьдрна. Тэрнээс дээшээ модон гэр. Тэгээд чулуун. Тэгээд дээшээ хэр олон төвшин байгааг бол мэдэх юм алга. Та хоёр чинь хайцгаа. Энд ямар тулаан болсон гэж? Энэ багтаа төлөө бүр бүх оролцож тулдаад ялсан. Одоо тулааны багтаа толдох гэж байна. Нэрээ юу? Энэ удаад чинь зөндөө хүчтэй тулаанчид оролцож байсан мэт. Одоо энэ багшийг ялж чадвал төвшин ахина гэсэн үг үү? Багш нар бол маш өндөр бэлтгэгдсэн тулаанчид ийм амархан ялагдахгүй илгүй дээ. Харин тийм ээ. Бүр хинээс танихгүй тулаанд гарч ирснээ бүгдийг нь ялцлаа. Өмнө нь нэг нөхөр байгальд гарч өдөржин шөнжин бэлтгэл хийдэг байсан. Бид бүгд л түүнийг галзуу, тахир дутуу гэдэг байсан. Гэхдээ тэр нэг өдөр л алга болсон л доо. Бүгд өгчөж гэж бодсон. Миний бодлоор энэ тулаанч бол тэр хүн мөн байх. Байгальд бэлтгэл хийгээд хэр хүчтэй болдгийг харъя. Ёо, багшийг бүр ганц завшилтаар ялчлаа шүү дээ. Байж боломгүй. Сэлмний багшийг шүү дээ. Энэ залуу чи ямар хүчтэй юм бэ? Багш нарыг ийм амархан ялагдаж байхыг би өмнө харж байсангүй. Яавал түн шиг болох вэ? Ёо, энэ хүн чинь хэн бэ? Алмаазан сэлмтэй тулаанч. Энд юу хийж байгаа юм бол? Ийм өндөр зэрэглэлийн тулаанч анх удаага харж байна. Тэмцээний шалгагч гэсэн шүү. Энэ удаагийн төвшин хааг тэмцээний шалгахаар ирсэн. Би бол сэлмний иргэншлийн удирдагчдын нэг Акма. Чиний үзүүлбэрийг хараад их сэтгэл хөдлөлөө. Амьдрал чинь ганц олдох боломж олгоё. Настай тулдаж өөрөө юу чаддгаа харуул. Тулал. Муугүй шүү. Модон сэлмтэй байхад хэтэрхий хайр юм. Тиймээс Акма миний бие чамайг 5 төвшин ахиулж байна. Өөрийгөө хэр хүчтэй болж чадахыг надад харуул. Явцгаая. Энэ тулаанч бүр 5 төвшин ахиж чадлаа шүү дээ. Итгэмээргүй. Гэхдээ бороо түүнийг хараач. Тэгж их бэлтгэл хийсний дараа ингэж сөхөрц суутлаа ялагдана гэдэг түүний хувьд хүссэн зүйл лав биш байх. Яг Акма муухай зүйл хийлээ л дээ. Гэтэ алмаазан сэлмтэй тулдагчтай тулдаж үзнэ гэдэг чинь байж боломгүй том завшаан шүү дээ. Бороо саяны тулаанч юу вэ вэ? Алмаазан сэлмтэй хүнээс тийм их хүндэтгэл авна гэдэг чи өстө галзуу байлаа. Тийм гэж үү? Магадгүй чиний зүв байх. Яг тулаан эхлэх тэр мөчөд Акма намайг өрсөлдөгчнүүдээр харж байсан. Яг л түнтэй энэ тэнцүү юм шиг. Би явж илүү их бэлтгэл хийх хэрэгтэй. Хөөе бороо, дургуцахгүй бол намайг бас шавар аваач. Аргагүй л Кингслey. Даанч хүнээс нуугдаж бэлтгэл хийдэг хүн манай хүнийг шавар аавна гэж байх уу? Болж байна. Гэхдээ би анхан шатны зүйлэл заах болно. Тэрнээс цаашхыг чи өөрөө суралц. Хэрвээ чадахгүй бол үрд модон сэлмтэйгээ үлдсэн дээр. Эхлээ чи энэ амьтдыг сурга. Байгалийн амьтан ойлгож чадвал сэлмийг ч гэсэн ойлгож чадна. Сургаж дуусгаар чинь би буцаж ирээ.
Амтэн сурах гинүү? Яаж сурах юм бэ? Энэ тэнгүүд чинь намайг ойлгохгүй шүү дээ. Юу гарцаасан юм? За вэ яах вэ? За ямар ч байсан янзын тоглолт байлаа. Бороо хоёулаа яарчлахгүй бол болохгүй нь. Хэдүүлээ шинэ хүчтэй гишүүнтэй болсон. Миний өмнө харж байсан хамгийн хүчтэй тулаанч манай тал боллоо. Энэ бол манай нууч. Сүүлийн хэдэн сарын турш бид нар энд нуус төлөвлөгөө боловсруулж байгаа. Хүрэлцэн ирсэнд баярлалаа нөхдүүдээ. Хэдүүлэнгийн төлөвлөгөөг хурцсах нэгэн гайхамшигтай том боломж гарч ирлээ. Дээд таазнаас нэгэн ус доошо бууж ирсэн байна. Байж боломгүй юм. Энэ урсаж гарч ирсэн их үүсвэр нь бидний яг хүрхийг хүсэж байгаа дээд түвшинд хүрэх болно гэдгийг би баталгаажуулсан. Хамгийн гол нь хэдүүлээ дээд түвшинд гараад баригдахгүй эрдэнсийн санал руу очих байна. Энэ төлөвлөгөөнд маш том тусламж өгөх Скели ах маань ирсэн байна. Тэрээр амьд байхдаа алмазан сэлэмтэй тулаанч байсан. Тийм болохоор биднээс хамаагүй илүү тулдах болно. Алмазан сэлэмний тулаанчаа нэрнгээсээ юу? Яаж вэ? Та тэгээ манай баг болж байгаа юм уу? Хэдүүлээ тэгвэл дийлдэхгүй юм байна дөө. Гэхдээ харамсалтай нь одоогор түүнд чулуун сэлмэл өгч чадах нь. Хэдүүлээ хүчтэй сэлэм олж чадах юм бол түүнд өгнө шүү. За юу. Тэгжвэж хэдүүлэнгийн амьд гарах магадлал өсөх болно. Тэгээд хэдүүлээ хизээд арих уу? Бүх юм ер нь бүрдсэн юм шүү. Маргааш шөнө Сэпийн нухацгаая. Бүгд цагтаа яг бэлэн байна шүү. Би тижээвэр дахиагаа хамт авч явж болох уу? Наадах чи ямар хэрэгтэй юм? Сэтгэл санааны туслах гэх юм уу? За тэгэхээстэй төлөвлөгөө нураах юм бол би шууд алан шүү. За юу. Миний санаа зовж байгаа зүйл бол Когоми. Чи энэ төлөвлөгөөг дагаж чадах юм уу? Чи хүчж магтгүй болохоор энд үлдсэн дээр дээ. Би явнаа. Би заавал явна. Намайг жоохон байхад манай аав намайг ин дөрхөөд дээд түвшин рүү явсан. Би аавыгаа олж уулзмаар байна. Зэхийн тулд энэ эрдэнэс надад хэрэгтэй. Бүгдээрээ хамтдаа түвшин хацгаая л да тэхүү. Би чаднаа. За яг уу хамгийн гол нь болгоомжтой ажиллана шүү. За юу. Ажиллагааны явцад ямар нэгэн гажуудсан зүйл хийгээд аавыгаа хайгаад явж болохгүй шүү. За. Гэхдээ тэрнээс өмнө талах Кингслей, Когоми та гуравт даалгах ажил байна. Мапын толгойлогчоос ажил ирсэн. Маргааш хангалттай хэмжин тэр ажлын гяс хийх хэрэгтэй байна. За та гурав хүрээд ирвөө. Нилийн хөдөлгөөнтэй 3 нөхөр байгаа гэж сонссон. Ажил бол асуудалгүй хийчих байлгүй дээ. Бид 3 биш, бид 4 шүү. Манай нэг чухал гишүүнийг марцлаа. Болно. Ямар ажил байгаа юм бол? Та гурав 2 дугаар түвшинд байдаг шоронгоос нэг хүн оргуулж өгөх хэрэгтэй байна. Юу их яаж гарах тухай бүх зүйлийг хийцэн байгаа. Та нар ороод давуулаад гараад ирэхэд болно. Гэхдээ ихэнх с сэжигтэй байна да. Бид нар баригдчихгүй байгаа. Ботагийн итгэдэг хүн шүү дээ. Миний мэдхээр лав энэ босс нэг болон 2 дугаар түвшин атгадаг хүн. Баригдлаач хангалттай аргалаад гаргачих хүн. Бид ирлээ. Хаалга онгоох дохио өгөхөр хэдүүлээ орно. Хөөе онгоочлоо штэ. Энэ мөн байна. Гэхдээ эн чинь Яна, зомби байна штэ. Босс зомбиор яг гэж байгаа юм бол Ямар нэгэн шалтгаан байгаа байлгүй дээ. Гэхдээ эн чинь үг ойлгох юм болов? Яаж дагуулж явна? тэгэл энийг өгсөн баг. Энэ өмхирсэн мах байхад дагаад явах хаа. Танай Кингслей. Та нар сүүлийн үед их хөдөлгөөнтэй байх чинь юм нэг сайн зүйл болов юм. Гүй юу ч болоогүй. Бид нар яасан яагаад ч өгч шин. Ингэж хэлэхэр чинь юм басан л гэсэн үг дээ. Тэ. За надад ямар хамаах те. Гэтэ боломжтойгоорой. Өмнө нь зөндөө хүмүүс хэрэг толботод халуулах нь алуулж хоригдож байсан шүү. Энэ хэрэгэншлийг деваачин болох гэсэн олон хүмүүс байсан. Харамсалтай нь бүгд л бүтлгээсэн дээ. Уучлаарай хэрэггүй марчлаа. Зүгээр дээ би яавал гэж. Хамгийн муудаал шоронд л хоригдох байх. Яах вэ муухай сонсогч л байна л да. Гэхдээ бид ээжгүй. Тэгэхээр чин юу гэсэн үг? Энэ бол сэлэмний иргэншил. Энд хэн хүчтэй нь ялж тансаг амьдэрдэг. Харамсалтай нь би нэлээд сугалдаа. Гэхдээ эзэн нэгэн цагт хүчрэг болно гэдэгт итгэдэг. Энд бүх сэлэмний тулаанчдын итгэдэг нэг домог байдаг. Сонгогдсон нэг ингээд тийм домог тулаанч гарч ирэн сэлэмний иргэншлийг деваачин болгоно гэлцдэг.
Тэр нь магадгүй би л байх. Яагаад гэвэл надад ийм их боломж байна. Ийм гоё баг байна. Когоме баг байхдаа аавдаа хийгдчих нэгдүгээр төвшөнд ирсэн. Гэхдээ аавдаа хитрхи хайртай болохоор хэзээ нэгэн цагт дээд төвшөнд хүрч аавтайгаа уулзна гэж мөрөөддөг. Харин талах бол зүгээр л нэг ийм ядуу зүд рүү байхыг төвчдгүү их шуналтай нөхөр. Харин миний хувьд сонгогдсон нэгэн. Чи бидний барьж өглөө штэ тэнгээ дуу байгаач. Тэгэхээр энэ бол дээд төвшин байх нь аргагүй сайхан харагдчих шүү. Би хэзээ нэгэн цагт энд амьдардаг болно доо. Мэдээж энэ төлөвлөгөөний дараа боломжтой болно. Хүлээж миний шинэ гэр минь. Харуул биш. Ашгүй өсгөл ах харгалж байна. Гэхдээ ягаад чим харуул их цөөхөн харагдаад ах юм. Скил яхта ойр явбал аюулгүй хаа. Манайхан Когоми ч гэсэн хичээж байна. Хөөх штт. Ах тэгтээ яг ямар учиртай хүн байсан юм бол Скил ахын яаж алмаазаас элбэнд хүрсэн түүхийг сонсох юмсан. Манайхан бүгд хичээж байгаа юм шиг байна. Одоо миний тусалж чадах юм гарч ирвэл би шууд л хамгийн ихэнд тусалнаа. Би энэ багийн нэг чухал гишүүн байх ёстой шүү дээ, тийм ээ? Йоо, тэр юм биш үү дээ. Хэдүүлээ ашгүй ирчлээ шүү дээ. Гэхдээ яаж тийш гарна? Боломжгүй юм шүү. Бэжэда паркур хийвэл баг гарчих юм шиг л байна да. Хэн паркур хиймээр нь манайхаа? За би л хийхээс хятгатай гарууд юм уу? Хоп Угсраа өсрэлт. Йоо, намайг яаж паркур хийснийг харсан уу? Энэ жоохон хэцүү өсрэлт байна. Йоо, чадчихлаа. Одоо эндээс вау, би яаж энэ бүгдийг хийчихвэ? Би чинь ер нь алах юм биш үү? Би гарцаагүй сонгогдсон нэгэн байх нь нэ. Ингээд сүүлийн өсрэлт. Йоо, би чадчихлаа шүү. Би нөгөө талд Эрдэнэсийн цамд очиж чадлаа. Хөөе, манайхаа, би чадчихлаа. Хурдан араас хүрээдэр амархан юм бэ нөө. Хөөе, манайхаа. Та нар чинь яагаад зүгээр зогсоод байгаа юм? Үгүй. Би энд гацчихлаа гэж үү? Хурдан буцах арга зам олохгүй бол баларлаа. Намайг ингэж орхисонд нь би итгэж чадахгүй нэ. Гэхдээ би өөрөө дур мэдээ явсан л та. За энэ зам хаашаа хүрхийг харъя. Энд юу нөх байгаа юм бол? Энэ нөх чинь хаашаа хүрдэг юм бол? Энийг ухсан хүн талархахгүй бол ямар азар ийм гарц байв. Йоо, тэр хараа. Манай гэр бүр тэр доор харагдаж шít. Би чинь ийм өндөр дээр байгаа юм уу? Эндээс сэлмний иргэншил баг бүхэлдээ харагдаж байна шít. Байж та тэр юу вэ? Хөшөө юу да? Онцгой нэгний хөшөө. Магадгүй тийшээ очивол би онцгой нэгэн болж чадах байх. Хүн очиж байсан шинжгүй их нууц газар байна да. За цааш явъя. Нөгөө хэд дээр очие. Энд ийм нөх байна гэж итгэмээргүй юм. Хэн ухдаг байна? Ямар ч байсан нэлээд нууц юм байна. Вау, ямар их эрдэнэс вэ? Ийм их эрдэнэс агуудаагаа харж байна. Бид нар сэлмний иргэншлийн хамгийн баян хүмүүсийн нэг болох нь вау! Бүгдээрээ чадхаараа авцгаа. Харамсалтай нэдүүлээ энэ блокнуудаас нь авч чадахгүй. Гэхдээ чадхаараа авдарнууд байгаа эрдэнэсүүдийг авцгаа. Хаа, яан гинэ чи? Би бол алдарт Кингслей байна. Сонгогдсон нэгэн. Би ч гэсэн ялагдахгүй шүү. Би бол сэлмний иргэншлийн хатан хаан Когоми байна. Мачи. Мачи. Ингээд дуус. Одоо харин хэдүүлээ эрдэнэсүүдээ зэгслэе. Өөрсдийнхөө авахаа л авцгаа. Илүүг нь бүгдийг боссыг агуулхад авчичнаа. Хэдүүлээ боссыг буцгаая. Тэгж чадвал мапын хүч шуларч том дайснаа дуусгаж чадна. Маргааш харуулууд эрдэнэсийн сан хулгай далагдсныг мэдээд боссыг агуулахыг ухах болно. Би аль хэдийн хамгаалагчдын дунд хамтрагчтай болсон. Түүнд хангалттай ахуул өгсөн болохоор маргааш хамгийн ихэнд боссыг шалгах болно. Гэхдээ босс мэдсэн байвал яах юм? Жохоо итгэхэд хэцүү л байна да. Хиний хүчээр одоо хүртэл явсан гэж бодож байгаа юм. Надад итэх. Та нар ийм их эрдэнсээр яах юм? Байнга баригдчихна гэж айж байснаас боссыг бухаад энэ том ачаанаасаа салцгаая. За, Баян Кингслейгийн шинэ өдөр хэллээ. Энэ их эрдэнсээр яаж тансаглая да байз. Өглөөний мэнд Май. Өглөөний мэнд Кингслей. Чи дуулуу. Эрдэнсийн сан хэн нэгэн ухсан гинэ. Төрөнөөс хойш харуулууд гүйлдээд байна. Би таайлаа. Мапынхан улгаасан гэж байна уу? Мэдгүй. Одоогоор сураг алга. Та нар байгаа газар зогсож бай. Өчтөр шөнө хэн нэгэн эрдэнэсийн сан хулгайлсан тул бид нар нэгжлэг хийх болно. Үгүй. Талхын нүхнээс эрдэнэс оллоо.
Үгүй, би буруугүй. Гуйж байна. Надад муу юм битгий хийгээд. Энэ талхай эзэн түүнийг даруй болцгоо. Мэдлээ. Чи Кингстэй өөртөө юу байгааг харуул. Юу вэ? Боссын өрөөг шалгах хэрэгтэй байсан мэт дээ. Энэ будаа талх хоёр хайж ч юу? Бидний бухлаа гэж юу? Манай хоёр наас элмээ ашиглацгаа. Хэдүүлээ зүгтах хэрэгтэй байна. Энэ сэлмэнүүд чи ямар хүчтэй юм бэ? Ийм хүчтэй гэж бодож байсангүй. Талхаа юу болсон бэ? Будаа хаана вэ? Мэдгүй. Би сэжигтэй санагдаад өглөөр очиж будааг тагнах гэсэн. Тэгтэл олсонгүй. Босс харин энэ эрдэнсүүдэд аль хэдийн зөөцөн байна. Будаа босстой хамтарч хэдүүлэнг нь боссон юм шиг байна. Тэгэхэд яах юм бэ? Хідүүлээ хаашаа зүгтах юм? Мэдгүй. Мэдэх юм алга. Аава, намайг авраад би тань дээр очимоор юм. Нэг маш нууц газар тийшээ очивол хэдүүлээ аюулгүй баха. Нэрээ юм уу? Чамд итгэлээ шүү тэгвэл. Үгүй. Патралууд айл эзэн гарч иж би чадна Кингсли. Эднийг дийлж чадна шүү. Хэдүүлээ урдлахгүй бол дайснууд гараад эхэлчих. Энд ч бас байна. Маш олноороо гараад ирчихжээ. Хурдлаарай манай хоёр. Энэ хэцүүцсэн биз дээ. Гэхдээ яагаад ийм нөхцөл байдалд орчив? Будаа хайдсан бол тэр зомби скел лидер ямар хүчтэй юм бол? Мэ надад хэлжсэн шүү дээ. Бид нар шиг хүмүүс өмнө нь зөндөө байсан. Гэхдээ бүгд тусцсан гэсэн. Бас дээрэс нь ус зүгээр л урцаад гараад ирнэ гэж байх уу? Ойлгохгүй. Ойлгож чадахгүй. Энэ бүр дуусахгүй нэ. Тэд хитрхи олуулаа байна. Өглөө гэс зогтгүй бол мөн энэ бүх нууц ажиллагаануудын туршид харуулууд маш зөөхөн байсан. Гэтэл яагаад одоо ийм олноор гарч ирээд байгаа юм бол? Та хоёрт хоол байна уу? Миний цус амар багасчлаа. Мэ, энийг ав. Надаа бас байна уу? Би яг өглөө. Уучлаарай Когоми. Саяных сүүлийнх нь Үгүй, тэгээд яах юм бэ? Эрдэнэс хулгайлах ёсгүй байсан. Би тэнэг. Энэ бүгд миний буруу. Хэрвээ бид нар эндээс зогтож чадахгүй бол биднэрт юу тохиолдох юм бэ? Когоми талх хоёр л амьд байвал бусдаар юу ч болсон яах вэ? Өтөнд харагдаж шít. Манайхаа хэдүүлээ маш ойрхон ирчихжээ. Хурдлаарай Когоми. Сэлэмний иргэншлэр ордлохоор юу болдгийг харав уу? Энэ бүхэн та нарын буруу. Багийнхаа гишүүнийг өөрийн гараараа алах ямар байна да? Та нарт зогтох газар гэж үгүй.